Hi guys. Солонгос сурж байгаа топик өгөх хичээлэнд минь 2 дахь өдөр байна. Тэгээд өнөөдөр болохоор өчигдөр нөгөө мок тест өгсөн шүү дээ. Моко өнөөдөр ингээд тэрэн дээрийн анализ хийгээд ингээд сууж байна. Гэхдээ би бүгдийн жишээлтэй нэг хиний 10-ын лээ хийлээ. Тэгээд яг хиний 10-аас дөрвөн болон шинэ үгээ яг түүгээр ингээд одоо бичгээ сууж байна. Анализ бол ингээд хийцэн. Харуул энэ ингээд үгээ бичээд тэгээд дээрэс нь энэ улаанаар ирсэн нь болохоор дөрмөн ихгүй юу. Тэгээд дөрмийнх нь хэлбэр нь энэ шараар ингээд тодруулсан эсвэл нь болохоор шинэ үг. Тэгээд энэ дэр байгуулан бүх гэсэн. За ингэж нэг бичиж үслээ. Энэ дэр болохоор нөгөө нэг товцоо гонцоо гэх түрүүний дөрмөө бас ингэж тодруулаад тэрний дөрмөд өгөл байгаа байхгүй. Тэгээд доор нь орчуулад тийм шинэ үг хийж байгаа учраас дөрмөө жоохон гэж чинь шинэ үг болохоор нэг өгүүлбэр дотор шинэ үг байх гэж шүү дээ. Тэр шинэ үг ингэж доор нь ингэ бичиж тэгээд том өгүүлбэрээр ингэ бичиж юм бол бас тийг харах юм болов уу гэж бас бодлоо. Тэгээд би дүнгийн сайн нөгөө нэг шинэ үгээ түүгээр басаа. Энэ шараа тодруулсан болохоор миний мэдгүй шинэ үг байхгүй чийлэг. Тэгээ шинэ үг ингэ наач ихээр нэг амар чийлэл гэдэг нэг зүрх болохгүй байхгүй. Тэгэхээр би чийлэлийг амин камерыг ингээд бичиж шийдэлцдэг хөрөй бичээ. Тэгээ энэ ард нь болохоор ингээд монголоор бичдэг. Тэгээ дадаа яхаа үл ингээд зураастаа. Тэгээ нэг харахгүйгээр энэ ард монгол орчуулга бичээд тэгээ монгол орчуулгаар жаад солонгосоор бичээд ингээд бичиж хэлдэг. Тэнгүүтээ дараа нь тийм маргааш ч юм уу тэгээ тэрийг бас ингээд өөрөөр шалгаад ингээд явдаг. Тэр тийг өөрхөн за энэ тэгээ энэ болохоор нөгөө нэг удаар бүдэмжлэх гэсэн үг шүү дээ. Ингээд нэг зарим нь болохоор 1 хоногийн дараа, зарим нь 2 хоногийн дараа гэж бичээд тэгээ бүр дараа нь ингээд 7 хоногийн дараа бичээд одоо би чинь бичиж баг нэг сар маргалсан байхгүй. Сарын дараа ч гэсэндээ энэ үгээ хараа шалгаад ингээд урт хугацааны яасан юм шиг нэхэнд бол ингээд олон өнөөдөр би болохоор 16 дөрөв тэгээд 40 шинэ үг ер нь ийм чийжлэг онцонд их тийм хэсэгтэй боллоо. Тэгээ энэ дэр болохоор би 96 дахь топикийн зүгээр ихний яг 19-ийн лиг өөртөө анализ хийсэн. Тэгээд нэг олон ихээс ийм толгойн их нэмж болохгүй. Тэгээд энэ дөрүүдээ бас ингээд маргааш давтна. Ямар ч гэсэн өнөөдрийн 2 дахь өдөр минь дуслаад өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн миний солонгос хэлтэй зарцуулсан цаг энэ байна.